1 2. За бид нар сайхан одоо миний энэ ард харагдж байгаа тайгын дунд үзэсгэлэнт нуур бол үзгийн нуур гэж нэрлэдэг байна. За тэгээд бууг хандгай хөвчдөг. Хандгай их орж ирдэг нуур гинэ. Тэгээд тэгэхээр үзэсгэлэнтэй байгаад одоо ингээд намаршаад намрын өнгө гэж тусдаа өнгө гараад ирчихээ л дээ. Моднууд, навчнууд ингээд хүрэнтэй улаан хүрэн болоод намрын өнгийг би шар өнгө гэж ойлгодог үсэн. Тайгад бол улаан өнгө зохиолт юм байна. Улаан хүрэн өнгө зохиолт юм байна. Тэгээ үзгийн нуураас одоо зүүн тайгаас хойшоо гараад тэнгис гол орох гээд явж байна. Тэгээд тайг одоо энэ доор ингээд цаа бичээд байна. Зэрлэг цаа хэр их вэ? Зэрлэг цаа байгаа гэж. За энэ хавийг бол одоо айл энэ цаатангуудын цаал байгаа ч тийм доор цаа бичиж байгаа гэж. Тэгээ ингээд тайг чинь цаа доо хөндөг өрн цаа богулчээд ерөөсөө тайг дондор битүү ингээд гой нуур нуттай. Одоо явхад ус байдгүй бол намаг шалбаг байдгүй бол энэ дэваачинг ор юм аа. Тэр намаг шалбагаараа энэ тайг өөрийгөө зэрлэг байдлаар хамгаалж хадгалж өгч байгаа юм. Тэрийг бол энэ чинь хүн хүчтэй техникээр дайраад хүрээд ирнэ. Юу ах вэ? Тэгээ их орон минь ийм сайхан байна. Хэлгүүг бодохгүй гоё юм. Тэ. Бороо ороод. Харин урчин цас орч үхсэн гайгүй. Ямарсан бороо ороод яваад. За энэ хаан уул усын нэг жоохон танилцуулаад очихгүй юм шүү дээ. Энэ одоо үзгийн нуур. Одоо энэ хавийн одоо цаатай айлын иргэдийн намарчдаг газар. Манай одоо манай харуул бүрэгтэй харуулын байр одоо энэ ард доор байж байгаа. Энэс одоо ашиг Монгол ширээ даваа явдаг цаа. Гол маршрут одоо энийг л явна. Хэл зөрчигч ингээд ой дотор тэр ойн нуур тайгын нуур ингээд яваал үү дээ. Тэгэл тодорхой хэмжээнд тэгээд тэр үний хараад тэгээд ямар төлөвлөгөө гаргаж болохоор тэгээд цаг тухайд нь тэгээд алигвэр нь очивол дөхөө байна. Тэгээд боломж олцоотой газар тэгээд хүнийхээ нөөц боломжийг ашиглаад тэгээд явж олзошгүй чиглэлээр хаалт гаргаад тэгээд аль болох өөртөө мэддэг гэж очих юм л бодно да. Тэгээд над таны нэг бас хэл зөрчигч барьжсэн түүхгүй гэсэн тэрийг ярьж байгаа. Би 2014 онд Монгол шарын даваан дээрээс яг хэлийн багны бас 500 м-ийн зайд явган бүрээд орж ирсэн байсан. Одоо баган засварын бүлэгтээ явж байгаад нэг бүрээд барьж ирсэн. Тэр Монгол руу явж ирсэн нөхөр юм уу? Тэр зөв юу яаж загас жарахад лаганд явсан юм шиг лээ. Тэгээд Монголын нутгаар орж ирээд тэг өөрөө болохоор төөрсөн л гэл. Тэгтээ яг барих үед болохоор чинь төөрсөн бол учраа олохгүй байж юм. Явган зогтаад тэгэл хойноос нь өөрөө мөр явж болохгүй намайг шавар ихтэй яг багны доогтолд буугаал тэгэл тушаа талаар нь гүүсээр хагаал яг багны урдхан тал зэрэгцэж очиал. Тэгэл саатулж барьж. Буугаал тэгэл анхааруулаад тэгэл юу гэж хэлдэг юм. Би хэл зөрчигч байдаг хэд ер нь ямар анхааруулга яаж хөө. Тэгэл эхлээд зогсгоо. Тэгээд яг зогтаад яг тулсан нөхцөлд бол тэгэл аль болох хурдан л үүж саатуулж барьж явах гэдэг тэгэл бууга. Ямар тэгвэл харуулдаг. Та үнэхээр зогсоо буудлаа гэж хэлсээрээ л цаашаа зогтаад байвал тэгэл анхааруулж галнэ. Тэгээ анхааруулгын тоохгүй дахиад зогтоол яг. Одоо тэгээд ямар нэгэн аргаар барихыг л одно тэгээ одоо алж болохгүй бас хүндэд одоо буудад өөрөө эсэргүүцэл үзээгүй тохиолдолд бол мэдээж зэвсэг хэрэгжилж бол бас болохгүй. Намайг энэ гарч байхад энэ хилэн зэргийн зөвшөөрөл авахгүй бол буудвал шүү та нар гэж айлгаад ирсэн юм. Тэгтээ юу ч өчр төсгөн буудчихгүй шүү. Юу гэж тэхөө. Одоо бас болохгүй шүү дээ. Тэгээд цаа нэг иймэрхүү байдалтай бид нэр яахан хилэн зэргийн хамгаалтанд орсаашаа Монгол шарын даваад өгсөж яваа. За одоо бид нар миний насандаа очиж үзэхээс гэж хамгийн их бодож исэн газрын
нэг бол юу руу чиглээ явж байгаа. Тэнгисийн гол чиглээд явж байгаа. Тэгэхээр Тэнгис далайг одоо Монголын улс төвчөн дээр бүрчэн гоо марлын хамт Тэнгис далайг гаталж ирээд гэдэг үг үүдэг. Тэнгис гэдэг нь одоо бид нар очих байгаа Тэнгисийн гол, далай гэдэг нь хөвсөл далайг хэлж байгаа. Ингээд энийг гаталж ирээд Монгол хүн үссэн маа чонноос гаралтай гэсэн энэ домог байдаг. Тэгэхээр энийг бас очиж үзье гэж бодоод явж байгаа. Тэгээд зүгээр ерөнхийдөө бас нэг эрдэмтдийн тайлбар хэр үний юм бол нүдэрээ харъя. Японочууд ч бас Тэнгис далайг гаталж ирээд тэгэхээр Монголд ямар Тэнгис далай байх юм биш. Ерөөсөө манай Японы арлаас ирсэн гэж нэг гүрэж үтсэн гэдэг нэг юм яриад байгаа тийм. Монголчууд бол Японоос гаралтай гэж нэг гүрэж үтсэн гэж байгаа. Тэгэхээр манай энэ Тэнгис далай хоёр нь хоёул байгаа чи одоо нэг очиж үзье гэж бодож явчихна. Миний гартын ард чи юу байгаа шүү дээ. Анис. Асхаагстэй. Ангаа ийм баян биш дээ. Сая далай Тэнгисийн гол бол одоо Монгол шарын даамаас тест жинхэнэ их аа. одоо наатлаас нь багны наатлаас нэгсэн болъё. Авч одоо очиж одоо гол дээр очие да. Дүүрэ. Яа. Asta чиптэс гэсэн. Нэг лимонны шүүс уучаар яадаг үлээ. Яг тэр. За одоо Тэнгис гол руугаа өгсөд тайган өргөжлөв. Явж гин. Сая тэгээд бас аян замын хууч хөөрж явлаа л да. Гэсэн энэ хавийн утгаас одоо энэ тайг дотроос юу болцсон гинэ. Аслан зааны соёо олдсон гэж байна. За аслан зааны соёо гарч ирсэн тэгсэн бас энэ нэг айлын авгаа айлын авгаа явахдаа одоо нэг цаатан авгаа энэ доор энэ нуурын дотор ус авч явсан чинь энэ мөлөөс юм дээр халтарсан. Тэгээд зур халтраад болохоор гараа явуулаад тэмдэрсэн чинь бөөр ихтэй авраг том одоо чүмний яс байсан авраг том яс байсан гэж. Тэгээд тэрийг үзчихэд жоохон долоогийн хачиж цуулчаад тэгээд шавран дээр тавьчихад бэлгөө очиад хүмүүстэй эргээд ирсэн. Нөгөөтөө шивдэд алга болцсон. Хоёр гэж олдоогүй гэж ярьж байна. Цагаан нуураас бас нэг айлын хүн тор тавьж яваад 2 м хэртэй том толгой олсон, гавл олсон гинэ. Өө тийм. Үхрийн хайнгийн гавл шиг тийм том гавл. Тэгээ 2 м хэртэй агуу том гавл олсон. Тэгээ тэр гавлаа гаргаж ирээд хашаандаа тавьсан хүүхэд насраад гэр оронд нь асуудал үүсээд ихтэй зэрэг. Үүтэй буцаад усанд нь хийсэн гэж ярьж байна. Ер нь бол энэ Сибирь, Тайг, за Сибирь, Якутийн нутгаас, за тэгээд тэр Чук чанарын нутгаас энэ зүүн хойд Сибирь, баруун хойд Сибирийн одоо зүүн хойд Сибирь эхлэлч манай хөвсөлөлтөө. Тэгээд энэ Сибирийн нутгуудаас ер нь үргэлж юу болтдог. Арслан зааны ясны олдвор тэнд байдаг. Тэргөө Якут Макут энэ чинь бол нөгөө $100 шавар доороос сүүлийн үед дэлхийн доллар болж байгаа холбоотойгоор доллараар шавар доороос Арслан зааны яс гарч ирдэг. Тэрийн олбор тэрийг зөвхөн хайж тэргээр мөнгө хийдэг тусдаа хүмүүс бас байдаг. Тэр бас энэ хөвслийн тайгаа энэ нутгаас бас энэ бүхэн олдд юм байна. Бас сонин хууч хөрлөө сая. Тэгээд манай энэ рүү ч бас Арслан заан эдний сая жилийн өмнө энэ дэр Арслан заан нутгалж явсан байгаа юм шиг. Тийм ээ Баатрах. Арслан заан хараагүй үст та. Баатрахчаас хариулцсан байж мэдгэл үнтэй. Тооч алдсан. Яа өнөөдөр орчин хавиргаа өндсөн чи өнөөдөр бүр хавиргаа өвдөд инээж чадахгүй. Энэгээр Арслан заан 3 м
4 м орчим өндөртэй 10-аас 12 м өндөртэй шолтдог. Өндөртэй. За тэгээд соёны урт ойролцоогоо нэг 5 м орчим байдаг гэж уншижсэн санагдаж байна. Тэгээд савгт хэрстэй төстэй их том. Гэхдээ гадуураа сарлаг шиг битүү үстэй. Үснийхэн доод нь одоо үсэн иргэн тойрных нь ингээд битүү гидсэн доороо унжсан тийм сагсарыг үстэй амтэн байсан. Сибирээс олдсон арсан зааны үлдэгдлүүд бол бөөр ингээд үснээ остогоо бүр огт одоо яагаагүй ялзарч муудаагүйгээр хүртэл олдсон байдаг. Тэгээд тэргээр нь бас Оросууд сэргээгээд авцсан энэ төр байдаг л дээ. Тэгэхээр манай энд бас нутгалж явсан байх нь Баатрах бас хариулж яваад алдцсан. Тэгэхээр одоо манай Баатрах ч домогтун шүү дээ. Ана иймэрхүү байдалтай тайган гүн дахиад нөгөө усан дээр битүүл ус ирсэн. Энд бол усны гутлнаас өөр юмны тухай ярилт байхгүй. Тэ. Усны гутал опоцоо. Тэгээд наад. Би ч наран тул дээрээс опоцоо авах гэсэн угж үзчих яасан муухай болоо тэгээд. Өнгө муухай юм наач хараас ястан муухай юм гэдэг. Буруутсан байна. Тэг миний энэ увс нэвтрэхгүй дээ. Энд чи гой увс. За тэгэл явж чинь да. Баатрахын энэгээр хэр олон удаа өнгөрсөн? 2 удаа явсан. Энэ ч хойш их хол юм биш үү те. За нэг тэнгисийн гол руу. Одоо наан нөгөө эдний харуулын байр, цэргүүдийн харуулын байраас ямар юм бэ тий. Очиж үзьгээд явж байгаа. Тэмэргүй байна. За дальчиж хамаарна сони яа. Мөнтэй. Таач үг нь мэдэхгүй л та. Ер нь нэг нутагны өөр тэгээ тийм тэрнээс өөр дуу байхгүй мó. Яасан ямар юм гоё. Өөр дуу байхгүй мó. Бага мó. Ястаа мэдэхгүй. Яа та дангаа хүн байж дуугаа мэдэхгүй байх таа. Ашлан руу буудмаар яв. Гуунагийн мөр бас. Ийшээ явдаг. Амар халтархаар юм байна л дээ. Ашлан руу. Өөрөө яаж нэг халтруулахгүй шиг л. Буучт юм байна. Мөр биний халтруулахгүй гэж мөр л өөрөө өчж авсан. Ай. За ямарсан тайгаасаа төр зураг гараад энэ тэнгис гол руу ирж байгаа. Утаа урд гол хөрөх дуулдаж байна. Чимээтэй дуулдаж байна. Роол нөмрөх нуруугаж бүх үе чангасаар хэлвэр. Хамаг нуруу муруугаж чим болох юм. За Баатрах гэдэг хэлээ. Хөдөж юм маш хашир маш сайн үйлчлэгтэй бидрийг бас аюулгүй байдгийг хэлсэн. Маш анхаардаг юм хөтөж байж байгаа. Байнгын долом жирэмж чангалал. Тэгэл мөр шалгаал. Тэрс байнгын ард орчоол ингээд хянал явдаг. Ийм хүн байж байгаа. Заагна мэдлэрэ. Бас бичлэгээ хийгээд. Түмэн завгаа. Таныг юм хөвөлтөл. Хатах. Тэр урд нөгөө хөлийн зэрэгээс биднийг хамгаалж байгаа. Газарчилж байгаа хүн. Явж байна. Расан Баатрах маань. Тамхи багуулаа. Бид ийм хөө. Түү тайгуус номдол. Гарч ирлээ да. За хөлийн зэргийн харуулын байран дээр ирж байна. Хойд нутгийн сэргүүд харж хамгаалдаг харуулын байран дээр ирж байна. Монгол улсын хэл амгалан тийм.
Слаач. Чу. Яа. Яа. Хурмэйхүү. Хурмаа хантайгаа хийнэ. Өөрөмтөө хурмийдэв. Нэвтрүүлэгчийн урсан нэхмэл Монгол дээл. Гинэ. За UBS оюун цэцэг ихч гарсан байна. За хакуухо даваа жиргэл хавайг донслогсон. Аав ээжийн галт хурмыг алтан хурмыг хаваад хийж өгнө гэсэн гинэ. Тэгээ аав ээжтэй ийм бэлэг өрөөд аав ээжийн алтан мөр оо мөнх бат аврах тэний ихнэр Тамирын хамт алтан хурмаа хаваа нийслэл Хонолулу хотод хийсэн гэж биш. За би бол хурмаа хаана хийдэв лээ. Хөвслийн тайгад ирж хийдэв. Элен зэргийн сэлж байна. Гэнэ. Би 70 эрдэр хурмаа хийнэ гэж бодсон. Тайгад хийвэл гоё юм бэ те. Би ирэх жил 70 эрдэр очиж хурмаа хий гэж бодож ирсэн. 70 эрг. Манай хөвсгөлч тэгээд юунаас ч гоё юм байна дөө. Ямар ч далаа малаа, ямар ч уул ус. Ямар ч тийм юмас гоё л. За хэл хамаарагчаа. Хурмаа тааш хурмаа хийсэн үү? Надтай зөв. Одоо идэв үү тэнтэй зүг. Та нэр хурмаа хийсэн үү? Хийсэн үү? Одоо энэ нэртэй анилаад 30 жил болж байгаа тий. 40 жил болоод хүрэл хөрөм. 50 жил болоод ямар хөрөм мөнгө хөрөм. 60 жил бол алтан хөрөм гэс тий. Тэгэлс. Артман мөн. Тэгээ та одоо мөнгө хүрэл хөрмөө би танд хүрэл медаль зөөж ий заа юу? Ой. Я хотор загчаа. Бэртлотор нэмтаа шиг багаар авчирч ий. Энэ юу юм бэ? Энэ юу юм бэ? Ай ахлагчаа. Энэ юу юм бэ? Юу нэ? Хулганы занга. Хулган барьж яах юм? Хятгана. Сартгана. Яаж тавьдаг зангийг харуул да. Яаж тавьдаг харъя. Энэ дээр нийт юм. Тэгээ энэнд доошоо буух юм уу? Нөгөө талаар нь эргүүл. Би хулгана. Ой. Я чичгүүч. Ингээд тэгээ дарчих юм уу тийм. Тэгээд энэ чинь нэг сүртэй хүнд дарах юм уу? Тийм үү? Модны хулганы ялж барах уу? Харагдахгүй тий. Орчин энэ нэг сонсон мод тухтаа байр байсан байх шүү тий. Хай тогтоо энэ байшингаа зэргүүд өөрснөө барьчих уу? Яаж өгсөв? Чү. Алах их шала. Жаамар мөн болохгүй шүү. Халтарч болохгүй шүү хормын. Истахи явж байгаад эдэ гарчихгүй бол амар их зөндөрийн өрөө гарч явна.
Ой, сая борсон дондор ороод даалгаж шаглаа. Борсон дондор амар их зэмэр ороод. Модны боророо намайг морж ихэд чү яач. Ой. Чинхэн. Янд. Гарч ирлээ дээ. Энэ аргач цагаан мөг. Цагаан мөг. Оо гүү юм уу? Тэнгэрийн төлөө юм уу? Тэнгэрийн төлөө. Идгүү. Идгүү мүү? Шууд уурлж штт. Чи өөрөө уурлаад их үсэн зүгээр л яанаж. Сайхан. За. Би одоо Үзгэл аймгийн Цагаан нуур сумын нутаг хойшоо дарахтын Цэгэр хотхор за тэрнээс хойшоо зүүн тайгыг босгод ирчээд байна. За энэс хойшоо яваад Монгол ширийн даваа бий. За бидний доор харагдж байгаа нэг бол нөгөө алдарт монгол хүний үүсэл гарлыг тайлбарладаг тэнгисийн гол. Тэр цаанаас ирж байгаа гол нь болохоор гөлтөс гэдэг гол, гөлтсийн гол гэдэг. Ингээд тэнгисийн голын уулзар гөлтсийн голын уулзар хоёр дээр ирсэн байж байна. За тэнгисийн гол маань эндээс цаашгаа доошоо уруудаад дархтаас шишгдийн голтой нийлж байгаа. Тэнгис шишгдийн голын уулзар. Тэнгисийн гол, шишгдийн гол хоёр миний сонсч ирснээр нэг нь уулны хөв хөд уусэрдэг, нэг нь бүв бүлээх уусэрдэг. Халуун бүлээ хоёр ус ингэж хоёр талаасаа халуун хүүдэн хоёр, бүлээн хүүдэн хоёр ус хоёр талаасаа нийлдэг гэж зуулж ирсэн. За энэ тэнгис хол бол Монголын нууц товчон дээр Монголын нууц товчоо эхлэхдээ
Бүртчин Гуам орлын хамт Тэнгис далайг гатлан ирээд гэж гардаг. За тэгээд Монголын судлаач эрдэмтдийн зарим эрдэмт судлаачдын тооцоосноор Тэнгис далай гэж нэрсэн нь болохоор Тэнгис гэдэг нь Тэнгис голыг хэлж байгаа. За далай гэдэг нь хөвсгөл далайг хэлж байгаа. Ингээд Тэнгис голыг гатлаад хөвсгөл далайг гатлаад энэ хойд зүгээс одоо Бүртчин Гуам орлын хамт ирсэн гэж ийм домог байдаг. Энэ бол Монгол хүний үүсэл гаралтай хамгийн одоо үүсэл гарлын хамгийн ихний тайлбар домог болж одоо явдаг. За тэгээд домог хүү эсвэл одоо яг үнэхээр нэршил юм уу? За нэг тамаачийн хүү, цагаачийн хүү, бодомчир мөнхийн хүү, дуваасхор, добуу мэргэний хүү, дуваасхор, добуу мэргэн гэж хоёр байсан. Ингээд Чингис нууц товчны эхлэл дээр гардаг энэ Монгол хүний монголчуудын Монгол ухс хатны одоо үүсэл гарлын тухай домог байдаг. Тэгээд би Монголын нууц товчийг уншсан цагаас хойш Тэнгис голыг очиж үзэх юмсан гэж их хүсэж, их мөрөдөж, их бодож явсан гэд эр хүн ямар ч гэсэн дотроо бодсон юмдаа заавал хүрдэг юм байна. Тэнгис голыг ярьж үздэг юм байна. За морьтой бол 10 гаруй хоног явж иж энд ирлээ. 10-аад хоног за 10 гаруй шончудаа явж ирлээ. За Монгол шарын даваа ортлоо дахиад нэг 3-4 хоногийн газар байна. Зам бол үнэхээр айхтар байна. Нийл шавар намаг дондор явж ирлээ. Морь гэдэг амтан эдий бас 4 үлдээ адуус чиглээ. Ичдэм байна, улддгийм байна. Намар шавг дондор сүлдөө нишгэж чадхаа байт юм байна. Тэгээд яг одоо миний явж байгаа цаг агарын үе нь бас ерөөсө нартаа өдөр үүлэн жилийн ганц нэгэн наран дондор бид нэр зураг авч байгаа бас тасралтгүй бороотой миний хувцс ч гэсэн одоо ингээл нойтонд явж ийн л дээ. Бороо усны хувцс сайтай тулдаа энэ хүрлээ. Таас 9 морьд нэг цэргээ дагуулад ингээд 10 хүн морьтой бид наашгаа зүтгэхэд ингээл явж ийн да. Тэгээд Тэнгис гол буюу Монгол хүний үүсэл гарлын тухай тайлбар дээр Монголын нууц төвшин дээр үлдсэн тайлбар дээр гардаг хамгийн ихний Тэнгис гэдэг үгэнтэй холбоотой энэ тайлбар байдаг. За хожим хойно Япончууд танаа Монголд ерөөсө далаа байхгүй юм чинь Тэнгис далай гаталж ирээд гэснээр Монгол хүний үүсэл гарал бол Япон хүн байд юм байна энэ гэж бас нэг бичсэн тэмдэглэсэн юм байдаг. Энэ бол хаашаа чимбэ зүгээр энэ шиг худлаа юм байхгүй. За тэгээд яг гоо тэр хэд бол Япон Монгол хоёр хоорондоо царай зүсний хооронд их төстэй би хааны өвчсөн төстэй тийм учраас Япончууд дарлаас ирж одоо энэ дээр ирж Монголд ирж Монгол хүмүүсийг үүсгэсэн юм байна энэ гэсэн мушгсан тайлбарын дээр сонсогдож идэг. А зүгээр ер нь Монголын нууц төвчөн дээр хэлж байгаа тэр Тэнгис далай гэдэг үг бол энэ Тэнгис гол тэгээд тэр цаана далай байгаатай холбоотой гэж би уншиж ирсэн. Тэгээд энийгээ бас надад их үзүүштэй гоё санагдаж байна. Бас нууц товчийг шимтэж их олон удаан үзсний хувьд их сургууль судалсны хувьд бас энэ Тэнгис голын ирэг дээр ирж Монгол хүний үүсэл гарлын нэршилтэй хамгийн ойрхон нэрийг сонсож байгаа даа. Одоо баяртай байна. Энэ голыг үзэж байгаадаа их баяртай. Тэгээ бас доошоо буугаад нэг хэдэн шүдгээ шидэж үзье. Бас ямар шүү болох нь гэж бодож байна да. За.